Энэхүү контент маань ёс бус хэллэг болон маш их маазыг агуулсан учраас хэрвээ та насанд хүрээгүй бол яг одоо back товчон дээр дарна. Баярлалаа. За. Өглөө шүү. Яа. Ханаа төрсөн хөх гэж хэл бичлэг оруул гэж. Чарлтаад байгаа маа муусан миньонууд. За бист. Хах цацаач болов ярьч үгүй доод. Яг ер нь бичлэг оруулна гэдэг ч байна штэ. Нэг нь бичин, нэг нь уншин, бас нэг нь эдитлэнтэй. Олон хүний чармал дээр бүтдэг учраас л таарныг над монесэн дахир хороонуудаа дараад хачаа гэд хоолоогоо сөдөл бахир зөөдөг юм штэ. За. Тэгээд манайха дарж хохоо тий. Дарж тийм дөө угаасаа. Өнөөдрийн кино бол бодлого жимшиг бүдэлтэй жимшиг өнгөт арьс дэрийн тухай өгүүлэх инээдмийн кино. За ер нь бүтлгөө. За. Шууд кино руу орцгоё. Америкийн нэгэн эмийн үйлдвэрийн компани захирлын өрөөнд дуудлага ирж компани хоёр захирал үүлэн борооны ажлаа хүчээр дуусган дуртай дургүй дуудлагыг автал компанийх нэг ажилтан Мексикт ажиллаар явж байгаад барьцаалагдаж $5 сая нэхэмжиллээ гэсэн дуудлага ирснээр кино эхэлнэ. За. Энэ явдлаас 2 хоногийн өмнөх рүү буцъя. Манай киноны голдор барьцаалагдсан нэгэн бүтлгүүр Harold Soyinka. За Soyinka. Байдаг л нэг Америкт цагаачилж ирсэн нигер хүн. Нигер биш шүү. Нигерт төрсөн нигер хүн. Аз жаргалтай, ажилдаа дуртай, тэр бүхэндээ хургаан дарга их нэртэй хайртай шаргуу нэгэн л дээ. За тэгээд ажилдаа явах замаараа ховын нягтлантайгаа уулзаж суудл нөгөөх нь чиний данс бүр шампанзе онжгоноос илүү улаан болчиход байна. Их нэртэй хайртайг ч ойлгож байна. Гэхдээ их нэр чинь чамайг сөөрүүлж байна. Өчигдөр гэхэд картыг чинь зурулсан. Толоодын омбрыг хөмсөж шивүүлсэн байна лээ нигер минь. Энтэр гээл баахан шөмжлөн. Тэгснээ бас болоогүй. Компани чинь өөр компанитай нэгдэх гэж байгаа. Нэгдвэл миний өгшин ажилг уулж лааз өшгөлөх нь тодорхой гэхэд Хэрэлд юугаа тэмэрийг дугуй юм бэ? Ричард бол миний найз. Тэр надад хэзээч тэгж хандахгүй. Гэхэд нягтл нь за харж л бай гэх болно. Ричард гэдэг нь киноны ихэнд өмдөө татаа цантар утас авдаг гэр. Хэрэлд ажил дээр дэгдэл очтол Ричард нөгөө бавуулцдаг шар үсттэйгээ зөв Мексикийн ажил руу чинь цуг явнаа л гэж. Тэр шар үстэнд бас дэд захирал ч юм уу за ямар ч байсан нэг тийм гайгүй эрх юмтай дамжиг байх шиг байгаа юм. За тэгэл Хэрэлд компани нэгдэх гэж байгаа талаар ховж юм сонслоо. Энэ үнэнөө гэхэд нөгөөх нь шааж. Ер нь элдв зөөлд бидгийн санаа зовж хошууга дөр урдах ажлаа хийгээл явж бай. Хаанда нэг учир нь олдно гэтэргээд хөөхн холгүй гаргана. Энэ хоёр бол амьдралд болж бүтчихээ салгалж яваа залуу осод. Ямар ч харилцаатай юм нэг хүүхэн залуу дээр нь ирснээ ажлын санал байна хөөхнөө үнгүй Мексик аялангаа 2 хүн эм аваал хүрээ дээр 20,000 ногоо өгье гэхэд манай 20,000 яа шарн шаажмааргүй байдаг. Мөнгөний бодохоор 2 өрөө байрны урьдчилгаа хийж мээр байдаг. За яа да гэж бодож зөвшөөрөө яв найз охин дээр очиод Мексик явцгаах уу хайраал гэд. За энэ зур манай Хэрэлд дансны уулгаа үзээд байж бол байхгүй. Нөгөө авга шүү юм нь ёстой цөм шаасан байх нь тодорхой шүү дээ тийм биз дээ. Бикини ваксны төлбөр алтан гудас нүүрэндээ суулгасны төлбөр ботокс шахуулсан төлбөр за мэдгүй учиргүй баахан юмд мөнгө үрцэн. Манай ирчлэгэд хайртай болохоор тэрийг нь алгаж байгаа юм л да. Хай хөрх ирчүүдээ гэж. Улаан ялгуулсан дансаа хараад пистагаа уншаа сууж байтал Ричард буюу захирал нь залгаснаа. За өгшөө. Маний чинь ажлын уулзалт жаахан сүнжээд манай ажил дээрээ сүнхээ авч харж чадахгүй нэ. Чи аваа заалан түрээдэрэж гэхэд хайрлаж. Окей л гин. Ричардын ажлын уулзалт гэж ямар бомбон байх вэ? Үхэн л бавж явсан тодорхой. Хормондоо шүгэл суулгаач хэлвэ юм гэж бод. За тэгээд өрөөнд нь ороод нөгөө нэвширсэн үнэр шаасан саксны хувцастай цүнхийг авах гэж байтал компьютерт нь сэж бүх юм мэйлэрч манайр чи хулгайч нохоо шиг ком дээр суугаад л зөөврийн хард гаргаж залгаал нөгөө мэйлэр ирсэн файлыг нь хуулж аваад гараа шалаа шүү. Энэ нөгөө компани нэгдэх талаарх презентацийн юм шиг байгаа юм л да.
40 нэмэх лиг юм уу хаашаа бааха өвөнрийн лиг дээр мань Ричард хувхаа амиа өстө өөрийнхөө хүнээс бөмбөг тасалж очсон нь оноо авч идэв. Тэгснэ болоогүй эсрэг багийн бүдүүрийг нударш авч бол тэглэхгүй шатсан. Хэрэлд гэртээ ирсэн харын хэлтэрхий юм гэсэндээ бас NBA энтер хараастай хэвтэж байтал ихнэрт нь мессеж ирэл жоохтой инеж мэнэгэл. За энэ баг нөхрийнхөө мөнгөөр нялх ногоо тэжээдэг хөө бяцхан савдар хар юм. Нөхрийнхөө яриагч тоож угаа юм байхгүй үнэгэн Мишель шаацсан чаад хүчээ шаад. За тэгэл Хэрэлд болон тэрний захирал за тэгээд нөгөө дэд захирал ухаантай шар ус чулам гурав Мексикт газар даал Мексикт ирэхэд нь байнга тосч авдаг тэдний компани эми үйлдвэрийн ажилтан тэр гурвыг өгтөж аваад үйлдвэрлэвгээ хөдөлж байгаа юм. Энэ шаргал устын ааш харьцаа энтер гэж авах юм байхгүй. Азах. Бэста чалчлуулсан бол бушуу зайлцгаа энтер гэлээ. Манай Хэрэлд компанийнхаа Мексикт байдаг үйлдвэрт анхаарал хандуулдаг. Байнга энэ хоёрын хооронд эрдэнэт дархан орж байгаа мэдгүйдэлтэй учир үйлдвэрийн бүх ажилчдаа мэддэг. Үйлдвэрийн даргаагаа боссуудаа танилцуулаад өрөөнд нь цуг шаагаад орох гэтэл no. Миний анд байж хөгшин дараа нь учрын тайлбарлая гэж Хэрэлдийг гадаа үлдгээд шаргал ус чуламтайгаа ороод байж байтал нөгөө шулам нь даргын өрөөндөх харваад хүүхдийн зургийг харснаа хөөх энд бэлгэв зардгүй бахта гэж доромжилж энтер яа. Ийм л токсик чарл ба. Гэхдээ нэрэ бэлгэв зардгүй бахта 10 хүүхэд. Окей. За манд чамар хамаахт. Хаавээс Мексикт байгаа тэр 10 хүүхэд аа. За тэгээд үйлдвэрийн даргатай ярилцах гол сэдв нь компани бүтэц үйл ажиллагаанд өөрчлөлт орж байгаа учраас зарим нэг бараа бүтээгдэхүүнээ зарж борлуулахад зогсоо. Гэтэл дарганч эндхийн хар ирвсгээд эвгүй бүлгэллийн босс биднээс бараа авахад зогсох дургүй л байна бах та. Гэтэл чи 35 хүүхдээ зогцуул чаддсан юм чи ганц хар тамхины босс дөнгөж байлгүй дээ. Гэж дахин нэг удаа доромжилсноо гараад явчих нь яа. Нөгөө гурав чин тансаг ресторанд ороод Заки Хэрэлдийг тайвшруулж данс тооцоон санаа зовоол өөрийн биеэр ирж уулзж байгаа юм битгий санаа зов харанд минь. Бид компани зарахгүй энэ гал тайвшруулцуутал Хэрэлд тусч авдаг Мексикэр захиалсан 5 мантун буузаа гаргаж өгөөд ирэх хооронд хоёр стач зовлонгоос нь салгах юмсан хөрхийг борлуулалт хийгдэд эхлүүл Хэрэлдээс хоёулаа салнаа цам хотгол хийн мэн гэж байснаа хадуурч эхнэрийг нь хүртэл өөхөн бөмбөгөөс одоод хурцсан болохоос гэж амарлдан муулна. Нөгөө хоёр ч өрөөндөө орж амарлаа гэд зайлан одох үед мань Хэрэлд нохоо санаа гарган удсныхаа voice recorder-ыг ажиллуулж орхиод болсон байх бөгөөд тэрийг сонсоод бузар төлөвлөгөөг нь олж мэдчихдэг юм. Хэрэлд буудалд орж ирэл эхнэр лүгээ залгаад Ричард мөгөөлөг яаж надад ингэж хандаж чадваа. Би тэрнийг чамуу ханд минь гэж бодог үнэлдэг байс. Уур хүрээд байна. Пяв шана гэл онгойлгоод гударч байтал авгааш юм нүүрэн дээр ч хэлдэг байж гиснэ. Би өөр хүнтэй болсон. Би чамаа салчиг гэж хэнэгчгүй хэлж бяцхан бор зүрхийн юучгүй сээчин. Энэ үеэр үйлдвэрийн дарга нөгөө хар ирвс бүлгэлийн дарга дээр бараалхан манай дарга танад бараа нийлүүлэхээ зогсоо гэсэн. Гэтэл хэн энэ бор залуу юу? Гэд гэмгүй Хэрэлдийн зургийг гаргаад ирнэ. Кэг наач биш. Наадах чи юугаач мэдэхгүй яваа гэхэд барааны чин томьёон хаа байгаа юм гэхэд Сэфэнд би. Гэхдээ надад нэвтрэх хэрэг байхгүй. Хэрэлдийн хорооны хэгээр онгойд юмсгэн. Тэгсэн хар ирвсийн босс гэвэл энэ бор хүүл дарга чинь юм биш үү? Хотлоо шаан гинэ. Гэснэ хөлийнхэн лайк хорууг нь таслаа ичж юмч. Зэрлэг хог. Тэгснэл ноходдоо. Энэ бор хүүг олж ир гэсэн тушаал буулгана. Хэрэлд ч эвгүй зүйлд хутгалдлаа да гэж байтал манай хүн нэг юм сэдвүү яав хар шин гинтэл нөгөө бүх мэдээллийг нь хуулсан хард диск аваад таксивэр хаашаа ч юм арилаад өгч байдаг шүү. Өглөө нь хоёр босс нь буудлын үүдэнд хүлээж төвчээрийн чавхцсан тасарч төрүүлээд онгоцны буудлын руу хөдлөхөр болно. Энэ хэдийг эрэхтэн тосч авдаг Мексикээр өрөөнд нь ороод амиа оролцсон болов гэд шалгаж байтал утсанд нь дуудлагарч хар ирвс чамтай уулзмаар байна гэж байна. Гэж шүү. Энэ нөхөр бас сэв ханхлуулаад эхэллээ. Хэрэлд явсаар хотын захын жижиг буудлд ирж буудалтал нөгөө гитарын дэлгүүрт байсан хос яг эсрэг талынх нь өрөөнд байж таарна. Бас энэ хооронд нөгөө хоёр босс нь шинэ эмийн санаагаа хөрөнгө оруулагчдад танилцуулж байх бөгөөд тэр бүтээгдэхүүн нь шахмал хар тамхи. Зөвөр усаар даруулж уулаа мансуурлаа. Тэгэл энэ боломжийг алдаж болохгүй хэдүүлээ энийг хийвэл бур зайн гээл. Нөгөө шаргал өстэй шулманч хөхтэлэнгэрээ өргөх гэж хүртэл үзэж байгаа юм л та. Хөрөнгө оруулагчид бол нэлээд хаширлаастай. Энэ хооронд хямдхан дэм буудлын руу нүүсэн Хэрэлд чин толтой ярьж марцаа миний хушиг руу бууд тулгацсан байна. Намайг алах гээд байна тэр гэж жүжиг бэлдэж байна.
Буудлыг ажилуулдаг хоёр залууд нэг боргоо бариулцсан бас. Тэгээд уцаар нь компани руугаа залган захирлынхаа туслахын утсанд холбогдсон уйлан дууран захиралтай яриулаад гэж холбогдоод киноны эхэнд гардаг би хулгайлуулчлаа. Миний толгойд буу тулгсан байна. Энтэр гэсэн яриагаа ярьж буудлын хоёр залуугаар баахан спанаар орилуулж жүжиг тоглолтог юм. Жүжигээ өнөмшөлтэй болгохын тулд нэг Мексикийн тамхиг авч гараа төлж мөлээл кино. Нөгөө хоёр боссч хагуул компаниг ийм асуудалтай байгааг хөрөнгө оруулагчид мэдчихвэл бүх юм баларна гэж фестагаа уншаал яах вэ гэж байтал Ричард надад энэ талаар сурамгай нэг нөхөр бий гэснээр төрсөн ах руугаа залгаад шангч нь харамгүйг надад нэг хүнийг олоод буцаагаад авчираад өг хэмээн гуйдаг юм. Энзор Хэралдыг буудлын хоёр Мексик дагаж магаал бас нөгөө онгоцноос тусдаг сэвтэй Мексик бас сургалж байдаг юм. Хэралд ч тэнд очиод нилээн гударч зориг орж байгаа Ричард руу залгатал өөрхийн нөгөө шуналтай авгаан боостоо озолцсон зогсч байдаг үстэй. Окей. Яатсан ч донтой юм. Яасан ч арилсан доктортой ихнэр юм. За тэгтэл энэ бүхнийг дор нь хард зогссон. Шаргал үс чулам орж ирээд чи ч найзынхаа ихнэртэй байсан юм уу? Алуу бүсгүй. Гизээ гаргаад үзүүлээч. Сонирхол төрөд байх. Ричард чамайг тарган байсан гэсэн илүүд л арьсаа яаж янзлсныг чинь мэдэх гээл энтер гэж самарч гарна. Шуналта бороогач Ричард даалганы ямд үзүүлээд X-чгүй Sex-чгүй шинэ найз залуучгүй болоод чамдаа чирээд арилан одно. Манай Хэралд ч уяанаасаа алдуурсан айтай нохоо шиг л гударч байтал баарны бармын хар ирвсийнхний хайж байгаа хүнийг олсноо мэдэж утас зохин хайж байгаа хүн энд байна гэж мэдэгддэг юм. Тэгэл хоёр хүүтэн царайтай Мексикээр ирэн маний эртээ цог ууж байснаа машиндаа суулгаад өөр гоё баар орё гэж худлаа өрхтөн аваад явна. Хэралд ч гинэн амт найзуудаа нөгөө баар чи хаан юм бэ ирж гинөө гэсэн. Баах юм шалгаад л урд сууж байсан залуу буу үзүүлээ сүрийг бадруулна. Хэралд ч байдал биштэж байгааг ойлгон буутай залууг араас нь боож байгаад буугаар нь жолоочийн чамархайг яг онж буудаал машинтайгаа цог онхолдтiin бөө өнөрөө За ямар ч байсан чад хийгээгүй л тодорхой байх. Кино юм хой тийм ээ. Энэ зур нөгөө тос шавдаг сэвтэй Мексикстаа бүр яг мөрөөр нь явсаар байгаад буусан буудлыг олж ирж хоёр сэгсгэртэй уулзч муулзаал шинжлэх шагаал. Хард амигц өвөрлөхөр ирсэн гитарын дэлгүүрийн хоёр хос машинтайгаа явж угаад цосночондоо удгалдсан Хэралдад таарч өөрнийг буудалд оруулах үеэр Ричардын ах гэж нэг юм бас айл хэдийн олдсон зураг тарцсан зогсож байх нь тэр. Хэралд ч бага-багаар сэргэж нөгөө аварсан шар ус түүхэнтэйгээ дэвэн дэлхийн ховчвийг бадсан суутал баг зүүсэн хоёр цөм шааж орж ирэл толгойд нуудуулаас яг барьцаалал гарах гэж байтал Ричардын ах нь бас цөм шааж орж ирэл нөгөө хоёр Мексикийг унтуулж орхиод гитарын дэлгүүрийн залууг бас ухаан алдуулаад Хэралдыг аваад алгууллаа. За тэгэл нөгөө хоёр онгоцны буудал ороод буцаад Америк нисэх гэж байтал маний Хэралд нүд хариулж угаа зогтоод өгч таваалхасгүй баригдан л дөөрх. Гэхдээ тэгэл чи ч одоо ямар таг биз таа вэ? Амийн намарч байгаа хүнээс зугтаад байдаг. Ямар сонирхогч вэ штэ. Ямар учиртай юм чи гэж байсаа ер нь ста өөрийгөө барьцаалаад энэ бүхнийг сэдсэн сонирхогч вэ штэ те. Бүтггүй гар юм аа чи нэрэ. Хаашаа эхнэртэй чи ундсан болохоор өшөө аваад байгаа юм уу? Гэд бяцхан бор зүрхийн бүр нуурсан балгаас лугаа адил болгоод хайчиж байгаа юм. Хөөх юм мэдэг байсан штэ. Би Ричардыг жамуу хандыгаа хэмээн бодож үнэнч нохоо шиг зүтгэсэн билээ. Энтергээд өөлгөнж байснаа. Над дугаасаа буцаж очиод ямар ч амьдрал байхгүй. Над нэг төлөвлөгөө байна. Гэснээр намайг олохгүй байна гэд хэлчих. Тэгээ 5 сая яваагаад авъя. Гэж тохироод Хэралдын арьсанд тарьдаг бичил чип суулгаад суллаа. Энэ зур шар үст шулам хөрөнгө оруулагчдын нэгтэй ресторанд уулзж байхдаа алив Жэри чи надыг бяцхан Жэригээ үзүүлээд орхио. Хэрв давгүй шийдэх юм бол намайг аваад хараарай. Харин олиггүй юм байх юм бол хоёулаа одоо ажиллаа ярина. Гэхэд Жэри олиггүйгээ мэдснээс бантж байгаад харснаа. Шаргал шулам. Ричард яагаад бидэнд хэрэггүй гэдгийг хэлээд үгүй л доо. Гин. За бүр одоо Ричардыг анхантай. Угаас охин мо төмсгөдөд арихтай банд. Энэ зура Ричард ах руугаа залгаснаа одоо над бор хүүхч авчирмааргүй байна. Тэг шаардлагагүй болсон. Бид нар даатгалын бодлогыг огт анзаараагүй өнгөрчих. Юу гэвэл Хэралд гадаад явж угаад тэнгэр дэвших юм бол компанид 5 саяны өхөн улсуур өгөх юм байна. Гэсэн чи ахынхан санаа өөрчлөгдөв яв. Нэг л бишээ. 2 саяыг салгахаар болчлоо. Хувааж авъя гэж Хэралдыг хошгируулан гарч ой баяраа тэмдэглэе гэд гараад явж байтал нөгөө хоёр буудлын Мексикт бас харагчноо амар ядаргаатай шаацсан. Хүний хөлөөс зайдуу зайд гараад сайхан байлаа шүү энэ гэж байснаа заастаа уушлаар өгшөө. Гэд буудах гэж байсан хүн чанарын зулгаав яавста.
Яа, дадахгүй нэ. Гэснээр хамаг үннийг хилээ зогсож байтал нэг машин давхиж ирээд Иесус шиг залууг дэлб мөргөл дөнгөж жолоо төгссөн эмэгтэй жолооч хэмбэ гэтэл нөгөө буудлын хоёр салж өгдөггүй Мексик бас ирээд Хэролдыг барьцаалаа шаачлаа. Окей. За, нэг асуулт байна. Хэролд энэ киноны үеэр хэдэн удаа барьцаалагдсан бэ? Энэ киноны нэр барьцаалагдсан гэдэг нэртэй байсан бол үнэхээр хэр оновчтой байх байсан бол юу гэж бодож байна? Шаахгүй. За ер нь бол Mexico Gang Members Facebook group дээр бор залууг олж ирсэн хүнд өндөр шагналтай гэж хар ирвсийнхэн зар тавьсан учраас араас нь өөх гээд яваад байгаа хоёр сексгэрэлтэй. Тэгэл Хэролдыг нөгөө хар ирвсийн босс дээр авчираад хоёр сексгэрч инээлдэж ханиалдаал дундаа ороо шааж бат байхгүй. Хоёулыг нь буудаад алчиж өгч. Ямар ацных нь мөнгө төгрөг байх та угаасаа өгөхгүй штэ энэ уулгаач. Тэгснэл ой борхоо чи дэндүү их асуудал үүсгэсэн. Одоо харин тэр сейф нэгэд өгч. Мань хэдэн барааны орц бүхий томьёог аваад болоо тэгээд чи зайлж болно. Гэд оршуулганы цуваа шиг баахан машин цуваад үйлдвэрээр шаагаад очин доо. Тэр оронд бас нөгөө гитарын дэлгүүрийн залуу үйлдвэрийн ажилтнтай хөвөлдөж хулгаагаар бараа гаргах гэж байгаад яг үүдэн тараад байж байтал Мексикийн тусгай хүчнийхэн бас тэнд нэрээд бомб будалцсан болж байгаа юм да. Яа. Яг Counter Strike шиг шааж өгч. Аш Counter гэснээс CS2 тоглоомын дэлхийн авраг буюу Major урд хөршид болох гэж байгааг мэдсэн үү? Манай Монголч бас тэнд очиж нэхэд эле уралцсан шүү дээ. Тэгэхээр ангад уун гэж байна. Манай сувгийнхан бүтэн крүүгэрээ Шанхай явж Major тэмцээн үзэж Disneyland-ээр зугаалж байгаад ирэх гэж байгаа шүү дээ. Янз энэ. За тэгээд e-спорт сонирхдаг үздэг хардаг хүн бол энэ сайхан завшааныг алдалгүй шууд шаарддаг тийм ээ. За хамгийн гоё. Манай улсын байрлах буудлын өрөө бүр гейминг компьютер. За тэгэхээр өдөр нь тоглолтоо үзлээ. Орооны ирж хоорондоо тэмцээн зохиолоо. Яа, жинхэнэ e-спорт аялал мөн бидтэй. За тэгээд галуу шоуны мах идээд жинхэнэ солиотой аялалд хамт явахыг хүсч байх юм бол Tesoro Travel гээд энэ харагдаж байгаа хоёр сувг руу бичээд дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Айгуу цөөхөн хүн авчив гэж байсан. За додорог дуусч байх вэ дээ. За тэгээд хамтдаа сайхан аялаад явж. Окей. За тэнд чи тэгэл манай талынхан буудал цаал эд нэгийг үзэж байх хооронд Сэвтэ Мексикэр Хэролдыг аваад зугатаан одно. Хэролд ч чи ямар навшаа хийгээд байгаа юм бэ? Энд юу болоод байгаа юм? Гэхэд нөгөө англиар ярьдгүй Мексик ирчин дуржигэн тул англиар би бол хар тамхитай тэмцэх хэлцээ мөрдөгч эми үйлдвэрт ажилд орж араас нь хар ирвс чургалсан юм. Одоо ойлгов. Хараал идэх гэж яах тайвширч үз. Гэт баахан хөөцөлдөж байгаад байхгүй шүү дээ. Угаасаа машин новхолдоод баригдаж байгаа юм. За тэгэл дуусаа да гэж байтал Хэролд нэгийг буудаал дахиад нэг хүйтэн царайтайг нь өөрт суулгасан GPS-ээр дагаж ирсэн Иесус шиг царайтайгаар буудаал байж байтал нэг дутуу бодулсан Мексикийн Иесус шиг ирийн тархинд нь сум зоогоо шаачлаа. Окей. Хэролд нөгөө харах цагдаа дээр мөлхөж иртэл цагдаа чи миний амийг аварлаа. Нэг үстэл. Окей. За. Яг ингэж хэлээгүй шүү. Хачиж яасаа. Хэролд яг үүнд ингэж хэлдэг юм. Надад туслаач тэхүү. Би одоо буцлаач надад ажиллаж байхгүй, найзч байхгүй, эхнэрч байхгүй, юу ч байхгүй. Буцах ямар ч хүсэл алга. Гэхэд харах цагдаа хүмүүс алга болж л байдаг юм. Чи энэ шөнд яг энд үгсэн. Би яваадаа гэд явуулсан. Хэролд Иесус залуугийн сууж ирсэн таксин дээрээ суутал цөмгөх дүүрэн мөнгө. Тэгээд нөгөө өмнө буцааж аваач гэд хуурамчаар үйлдсэн Harry Barnes нэртэй манерийн гадаад паспорт байж байдаг. Сохорсон биш бүр завшив гихч болж байгаа юм л дээ. Harry Rusin босс баригдаж гитарын үйлдвэрийн залууч хэдхэн бараанаас уулж бас л баригдана. За ингээд дуусахгүй. Шаргал ус чулам Ричардын эсрэг мэдүүлэг өгч бухаад нөгөөх нь бас л 15 жилийн хорих ял авч байгаа юм. Харин Хэролдыг үгсэн гэж бодсон ар гэр болон X авгаа шүү юм нь оршуулж Хэролд харин хаанигт далайн эрэгт Харригийн бар нэртэй янзын лаунж нээж гисэн амар сайхандаа жаргалж байгаа юм. За тэгэхээр юу ойлгов та нар эндээс? Муу хай буруу бүхэн үеийн үртэй байдаг юм шүү дээ. Өннөр явсан Хэролд яаж бүх зүйлээс өшөөгөө авч өөрөө хангалуун сайхан эргчлөөтэй амьдралыг эхлүүлв. Сайн нөхрөө хуурсан X эхнэр яаж юучгүй үлдэж буцаад тарган сайхан өвлөж байгааг харж байгаа үсттэй. Хажууд хэрднүүдээ илүү харж билүүд бололгүй айтайхан л хайрлаад явцгааж үз. Мэдв муу сайн мод? Цац. Им тангаа үед халуураад эхлэх боллоо. Пяста. Ханиатай хот кино уншоош шагаадсан. Пяста. Тавтаа турсан юм та нэр. Яа, чахтханы дэж хөрс шаарддаг.